Өглөөний мэнд үзэгчтэй ТВ-с телевизээс Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгчийн сонгуулийн 2020 оны үйл явцыг бас шууд дамжуулан хүрэхээр өглөөний 10-аас 14 цагийн хугацааг бас та бүхэндээ Америкийн нэгдсэн улсын элчин сайдын яамнаас зохион байгуулж байгаа сонгуультай холбоотой үйл явцыг та бүхэнд шууд дамжуулан хүргэж байна. За Америкийн нэгдсэн улсын 2020 оны энэ удаагийн сонгуул бүгд найрамдах намаас бүхэнд байдлаар жоб болон BBC агентлагуудын сонгуулийн үйл явцтай холбоотой мэдээллийг шууд дамжуулан найрамдах нам ардчилсан нам одоо олон за энэхүү хэсэг дээр энд ирсэн зочид төлөөлөгчид саналаа өгөх боломжтой. За ингэснээрээ энэ үйл явц гэж байгаа. За үүний дараагийн хэсэгт бол exit poll хэсэгт одоо сонгуулийн санал хураалт өгсөний дараагаар мэдээллийг иргэдэд шууд дамжуулан өгч байна. Америкийн нэгдсэн улсын элчин сайд одоо мэдээллийг өгөх ийм төлөвтэй байна. За яг шууд дамжуулан хүргэсээр болно. За 2020 оны сонгуул бүгд найрамдах намаас бүхэнд бас хүрэх болно. Багаас бас ярьсан тухайн үед 1990 онд манай сонсогчид сайн мэд юу гэхээр зөвлөлтөн ерөнхийдөө 91 онд Джеймс Бекер манайд альчилсан явдал байгаа. Юу байгаа юм? Америк бол сонгохгүй. Энэ нь болохоор Дона Хот Каролина Мич. Одоо энэ дотоодын асуудал бол 1990 одоо үнэхээр тэнцвэртэй маягтай харц. нутаас гадна одоо энэ олон улсын гэж бодож байна. За. Тэ? Ялангуяа Америк дахь Америкийн улс төрчид Монголыг тэр нэг зүйлийг бид хэлэх хэрэгтэй л дээ. Энэ Америкийн сонгуулийн үр дүн мэдээж хэрэг Америктай л эхний тэргуунд энэ тэргуунд тийм Америкийнхаа хувьд бол бас бодлогын нэлээд томхон өөрчлөлтүүдийг авчирдаг. бидэрт бас Америкийн нэгдсэн улс дахь нөхцөл байдлын талаар сонгуулийн үйл явцын талаар Яг Америкийн ард түмний хувьд хамгийн зөв, хамгийн үр ашигтай үр дүнд гаргаж чаддаг ийм тогтолцоо байхгүй. Энэ бол арчил юм байна. Сайн уу муу юу гэдгийг бол бид нар одоо хэлж чадах. За би бас өөр сонгуультай оролцсон. Манай элчин сайдын яам Бол Байден одоогор төрүүлж яваа гэсэн үг. Демократ арчсан. За баярлалаа ярилдаг бүрвэ. За бид Ерөөсөө нэгнтэй Англиг хасчих. Зүйлсүүдийг буцааж байгаа. Тэрээр уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлцээрийг гэдэг алхамаар хийгдэж байдаг. Мөргөлдөөнүүд Тэгээ бид нар 132 улс болоход тэгтээ албан бусалдаа 60 орчим хувь нь бол Трамп ялах байх гэсэн таамагтай. Толгойг нэргүүлсэн. лаашны санал нэвтрэж бол Америк бол өнөөдөр одоо энэ хүчтэй байх гэсэн байр суурь өсөн үсээгүүл үргэлжлэх ёстой гэсэн юм байр суурь. Тэгэхээр бусад мужууд л ингээл арай бага олноороо. Тэгээд уриалцсан учраас Тад бодлогыг ер нь Та бүхэнд улсын хурлын гишүүн ихэр байшинг дүрсэлсэн өрсөлдөө маш өндөр одоо шинэ алхмууд гарч ирэх. өстой хүн чинь баг зүүхгүй байна. Өөрөө үлгэр ерөх саналаа өгсөн байна. Тэгэхээр Жоржи мууч 16 саналтай. Үнз 16 санал. За ингээд бүгдээрээ энэ өдрийн төргий. За өнөөдөр биднээс Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгчийн сонгуулийн талаар ярихгүй. Гэхдээ энэ том гүрний ерөнхийлөгчийн сонгуул бол улс төр эдийн засгийн дэлхийн нийтийн чиг хандлагад бол нөлөөлдөг. Энэ бол ойлгомжтой. За мэдээж Трамптай холбоотой бизнес эдийн засгийн бүлэглэлүүд байгаа. Байдентай холбоотой бүлэглэлүүд байгаа. За энэ лайв мэдээллийг бол дэлхийн нийтээр одоо ширтэж харж байгаа. Ялангуяа улс төрөөр оролцдог хүмүүс. Яг одоогийн байдлаар энэ Байден Трамп хоёрын саналын тэр 270 хүний коллегийн тоо авах нь шүү дээ. Хин илүү авсан нь ялна. Ингээд 225 213-ийн тоотой хэмжээтэй байж. За сонгуул болохоос өмнө бол криптовалютын зах зээл дээр нэлээд хэлбэлцэлд орсон. Одоо ханшуул дээшээ төшөө хэлбэлж байгаа. Энэ нь бол 10 сарын фьючерс арилжааны гэрээ хаагдахтай холбоотой, сонгуультай холбоотой ингээд маш их дээшээ төшөө савлж байгаа. Энэ бүгдийг та бүгд бас зарим нь анзаарч харж байгаа бах. За энэ хэдэн байна? Дөрөв гэхэд бол энэ 14,070 одоо өчигдөр оройг 80 хүрж ирсэн. Өмнө нь бол 14,100 хүрж ирсэн байна. Тэгээд эргээд өнөөдөр одоо ингээд унтсан байх жишээтэй энэ цагийн график харуулж шүү. 13,580 дээр ингээд ороод ирсэн байна. За бид бол энэ криптовалютад бол бүрэн дүүрэн ихтгэлтэй байгаа.
тодорхой хэмжээгээр дээш ханш хэлбэлсэн. Гэвч урт хугацаанд энэ тоон валют буюу нөөцийн одоо валют болох юм боломжтой байгаа биткойн. Энэ юунаас анзаарч байгаа гэхэд бол 17-18 оны үед ханш 20 хүрээд унахад бол Warren Buffett бол санхүүгийнхэн бол энэ тиг бол энэ хулганы хор за банкны тэр JP Morgan-ы демон хүртэл бол энэ одоо хуурамч зүйлгэжсэн боловч энэ жил ингээд бүгд бол ил гарч эхэлж шээ. Маск аваад энд биднээс бол үйлчлэгээний конституцийн үйлчлэгээ гаргаж байна. Инглээ тэглээгээд маш их юм эерэг мэдээлэлүүд байгаа. Үүний зарим нэг мэдээллийг одоо бичлэгийн явцад биднээс үзүүлнэ. За одоо ханшны өөрчлөлтөө харъя. За энэ 7 хоногийн өөрчлөлт харахаас өмнө 1 хоногийн өөрчлөлттэй ингээд харъя. Ямар нэгэн мэдээллийн сүг дээр ингээд ханшны өөрчлөлтийг харахтаа 1 хоног 7 хоног 24 өдрийн өөрчлөлтийг ингээд харах хэрэгтэй. Яг одоо бол энэ 1 хоногийн өөрчлөлтөн дээр бол зарим нь нэмэх, зарим нь хасахтай. За 7 хоногийн өмнөх ханштай харьцуулахад бол нэлээд альткойнууд бол уналтанд орсон гэдэг улаарсан байгаа. Энэ юу харуулдаг вэ гэхээр бүхий л хүмүүс бол биткойн юм уу энэ эфирмч юм уу биткойныг авч хадгалах юм хүсэл эрмэлзэлтэй байна гэсэн үг. Хуучин бол энэ биткойн альткойнуудын ханшны одоо зөрүү бол уруу хамааралтай явж исэн нэг хэсэг. Сүүлд нь бол арай гайгүй болцсон. Эргээд одоо энэ ханш огцом дэшээ өсөхөд бол альткойнуудын ханшууд унж байгаа. Энэ юу харуулж байгаа гэхэд альткойн руу оруулсан хөнгөтэй хүмүүс биткойн руу мөнгөө байршуулж өргөж байгаа. За 17-18 он руугаа эргээд дахиад ороод ярихад бол энэ дээр тухайн үед бол энэ stable coin буюу USDT, PAX, USDC гэдэг юм уу DAO гэдэг энэ stable coin-ууд гарч ирээгүй байсан учраас альткойн руу мөнгөө маш их хөргөж хийж биткойн унахад альткойн руу оруулах ч юм уу. Одоо бол тийх шаардлагагүй дийлэнх мөнгө бол энэ stable coin-ороо хадгалаад байгаа учраас 2 жилийн өмнөхөөс арай өөр юм уур амьсгалтай болсон байгаа шүү. Ханшны хөдөлгөөн хөрөнгөө байршуулах үе дээр энэ дээр та бүгд бас анхаараарай гэж биднээс хэлхийг хүсэж байна. За нөгөө нэг зүйл нь бол энэ юун дээр мэдээллийн сувгуудаар явж байгаа энэ мэдээлэлээс болоод бол энэ ханш бол нэлээд өссөн. За мэдээллийн сувгууд гэдэг нь бол энэ бидний мэдээллийн сувг шүү. За бид бол энэ криптовалютын ертөнц гадна дотн болж байгаа мэдээллийг өөрсдийн Facebook хаягаар өгдөг. Нөгөөх нь YouTube хаяг байгаа. Одоогоор ингээд 593 хүн байна. За бид энийг 1000 хүн манай энэ YouTube дээр бүртгэхэд бол нэг Ledger Nano энэ бичлэгүүд үүдэн байгаа. Өвн гэдэг ингээд урамшуул суглаа явуулна гэсэн юм байр суурьтай байгаа. Энэ бол хэвээр байгаа. Тийм учраас та бүгд манай мэдээллийг аваад хэрэгтэй зүйл лайк дараарай. За ингээд манай мэдээллийн сувгийг үзэж байгаа хүмүүсийн тоо ихсэж байна. Үзэж байгаа хүн болгонд тарлахыг гэж хэлье. PayPal-ийн SEO бас энэ cryptocurrency хэмжээ өсөж байна гэсэн юм мэдээлэлд гарсан байгаа. Энэ мэдээллийг биднээс бас ярьсан. Сүүлийн үеийн сайн мэдээлэл нь Circle компани Jeremy Alia гэдэг хүн $100 PayPal-аар биткойн авсан байна. За энэ бол сайн мэдээлэл тийм ээ. Сайн мэдээлэл. За PayPal-ийнх нь өөрийнх нь энэ YouTube хаягийг нээж. За энэ компани SEO шиг Jeremy гэдэг хүн. За PayPal-ийн хэрэглэгчдийн тоо бол ингээд 346 сая хүн байна. За мерчентүүд нь бол бас нэлээд ихтэй. За энэ мерчентүүдийн харамлын 26 сая мерчент байгууллага дэлхийд даяар PayPal-ыг хэрэглэдэг гэсэн. Хэрэглэгчийн тоо биткойныг хэрэглэдэг хүмүүсийн тоо ихсэх. Нөгөө тэгвэр нь крипто үйлчлэгээг үзүүлдэг Castodian бол энэ фанд сангууд ихсэх тусам өөрийнхөө эсэлтийг хамгаалахын тулд энэ хөрөнгө оруулалтын сангууд, санхүүгийн байгууллагууд бол энэ биткойн руу хөрөнгө оруулж байгаа. Тийм учраас бас энэ өсөж байгаа гэж үзэж байгаа. За энэ Paxos гэдэг энэ бас Америкийн нэгдсэн улсын крипто дээр ажилладаг байгууллага бол PayPal-тай хамтарч ажиллана гэдэг өөрийнхөө сайтн дээр мэдээлэл тавьсан байна. Энэ үрд бол маш сайн мэдээлэл. Бас энэ бол өсгөд нөлөөлж байгаа. Бид бас юунаас дутах уу гэсэн маягта PayPal-тай ажиллах энэ өөрийнхөө мэдээллийг цацсан байна. За энэ дээр арай дэлгэрэнгүй харуул ингээд өөрсдөө PayPal-ийн мэдээллийг ингээд цацсан байна. Хамгийн сайн мэдээлэл өнөөдрийн биднээсээ харж байгаа нь SEC буюу энэ
хөрөнгөний бирж, Америкийн бирж санхүүгийн хувьцааг зохицуулдаг байгууллага бол өөрийнхөө нөхцөл шаардлагыг ингээд арай солиулсан байгаа. Hester Peirce гэдэг энэ хүн байна. Эмэгтэй доктор Мам гэж нэрлэдэг. Доктор одоо ээж гэж нэрлэдэг хүн криптод нэлээд сайн хандлагатай байдаг. Энэ бол мэдээлэл цацсан байна. Ямар мэдээлэл цацсан гэхээр энэ зохицуулалтын журамдаа арай чанга байгаа залтуудыг сулруулсан байна. За энэ зохицуулалтын нэгдүгээр хэсэгт болохоор 50 сая долларын хэмжээтэй хөрөнгө оруулалт таталтыг 75 сая доллар болгосон байх жишээтэй. За олон нийтээс хөрөнгө татаж ажиллах юм санхүүгийн хэрэгслийг 1 сая доллароос 5 сая доллар болгосон хэрэгтэй. Зохицуулалтын А хэсэгт нь бол энэ 10 сая доллар хүртэлх хөрөнгө оруулалт юу хөрөнгө усалтыг 12 сарын хугацаанд босгох. За энэ А хэсгийн 2 дугаар хэсэгт нь бол бас 50 сая долларын зохицуулалтын журмыг ингээд хөнгөвчлөлт журмсан юм юу. За яг энэ А хэсгийн 1 2 гэдэг дээр мэдээж ямар байгууллагууд байх вэ, нөхцөл шаардлагууд байгальтай санхүүгийн ямар байгууллагууд. За үүнийхээ бас 504 дахь заалтан дээр 5 сая доллароос 10 сая долларах дотор хөрөнгө босгох юм санхүүгийн байгууллагуудын сул мөнгийг ашиглалтын сайжруулахын тулд нөхцөл шаардлага арай багасгасан юм байх жишээтэй. За энэ 5 сая доллар хүртэлх хөрөнгө босголтын дээр бол бараг юм өндөр шаардлага тавихгүйгээр юм зохицуултыг хийсэн гэдэг зүйлийг энэ хүүхэн зохицуулагч бол хийсэн байгаа. Доктор Мам, Криптоман. За иймэрхүү. За энэ дээр бас нэг нөлөөлөх олон нийтийн хувь хүмүүсийн нөлөөлөл бол энэ FOMO буюу боломжийг алдахаас айж яран сандран гэдэг нөгөө маасаараа худалдан авалт бас явж иж магадгүй гэсэн. За бид бол энэ дээр бол энэ айсан ч юм уу яар сандарсан юм байхгүй. Өөрсдийн крипто валютыг бол ботонд байршуулсан байгаа тодорхой хэмжээг. Энэ бот маань та бүгдэд биднээс ярьж байгаа Smart Trade bot дээр байршуулсан байгаа шүү. Энэ дээр бол биднээс сард нэг 5-аас 13% өөрийнхөө хөрөнгийг өсгөөд байдаг юм бизнес байгаа. Энийг сонирхсан хүмүүсд бас бидэнтэй холбогдож мэдээллийг авч болно. За биткойны давмгаалал нөлөөснөөс болоод альткойнуудаас илүү биднээс энд ийм шугам татсан байгаа. 50 руу орж ирсэн шүү дээ. 61, 62-оос 56, 57 руу баг орж ирээд одоо болохоор биткойны давмгаалал өнөөдрийн байдлаар нэг 65% тань дээш өсөж байна. Крипто дээр эзлэх биткойны давмгаалал ихсэх тусам альткойнууд ундгаа ханшин унж байгаа ундаг гэсэн юм зүй тогтлыг та нар бас мэдээд энэ тааруулаад өөрөө хүсэж байгаа технологид суурилсан альткойнуудыг авах боломжтой шүү. За ингээд энэ coin gecko дээр харъя тийм ээ. Альткойнууд 1 цаг 24 7 цагийн өөрчлөлтийг үзүүлсэн байна. 7 өдрийн 24 цаг. Тэгэхээр 7 өдрийнхөөс ингээд альткойнууд бол нэлээд унсан байна шүү дээ. Шинэ би Chainlink-ийг бол энэс доошо биткойн өсөх юм бол давмгаал ихсэх буюу биткойны ханш ихсэх тусам биткойн зөвөрөн оруулж хүмүүс ихсэн. Энэ хэмжээгээр альткойнуудын ханш унж байгаа. Тийм учраас би өөртөө хүмүүсийн хэрэгцээ хангасан технологи төр суурилсан альткойнуудыг хямдханаар авах боломж бас үүсэж гэн гэдэг талаас нь бас харж ажиллавал зохилтоо. Энийг тэгээд та бүгд өөрийнхөө хөрөнгийг яаж хуваад хідээр нь биткойн авах уу, хідээр нь ямар альткойн авах уу гэдгийг бас нэлээд сайн судалж ид хөрөнгөө байршуулах зүгээр болов гэсэн юм байр суурьтай байна биднээс. За бид бол та бүгдэд Smart Trade bot дээр өөрийнхөө хөрөнгийг байршуулсан талаар мэдээлэл өгж байгаа. Бидэнд бол ханш өснө үү, буунуу ямар ч хамааралгүй 24 цагийн автомат ботоор автомат ухаалаг програм гэсэн үг тэгж болгож болно. Энэ дээр сард нэг 5-аас 13% өсөлттэйгээр өөрийн хөрөнгийг байршуулад ингээд 50 унтж байгаа. За бид бол хөрөнгө оруулалтыг ийшээ биткойн эфирмээр хийгээд бол урт хугацаанд бол биткойн нэлээд өндөр ханшинд хүрнэ. Энэ тон алт буюу одоо энэ нөөцийн валют гэдэг шиг юм болох боломжтой гэдэгт бол биднээс бүрэн итгэлтэй байгаа. За биднээс юм байршуулсан нөгөө ботнууд ингээд өдрөнд дууссан байна. За ингээд хараараа та бүгд энэ 12%, энэ 5%, 6%, 14% өссөн байна шүү дээ сарын дотор. За энийг биднээс хаагаад эргээд дахиад ботоо ажилуулна. Энэ яаж ажилуулдгийг хэдэн төгрөгийн хөрөнгө оруулалт хийх үү зэрэг
энэ мэдээллийг авахыг хүссэн хүмүүс биднээс энэ бичлэгэн доор байгаа хаягаар бидэнтэй холбогдож асууж болно. За ингээд 13, 10-аас дээш хүүтэйг нь биднээс авахгүй бусдуудыг хаая гэж бодож байна. За 6 хүүтэйг хай. За дараагийн үйлчлэл оръё. Нилээх ботууд. За энэ 10, энэ 8, 9, 9. За энийг хач. За энд бол бүр 16% таа шүү дээ. Сарын дотор хөрөнгө маань 16% өссөн байна. За ингээд дөрөв хөтөл энэ бол их бага байна. За энд бол нэг 85 өдөр ажиллаж байгаа бот ажиллаж байна. За ингээд 10-аас дээш хөтөнүүд нь үлдчихлээ. За одоо биднээс энэ панел руугаа ороод бот ажилуулах жишээг үзүүлэе гэж бодож байна. За энэ дээр бид харж байна. Ethereum байна, Bitcoin. За энэ $62 биткойноор бүгдээрнгээр нь бот авна. За 30 хоногийн хугацаатай хэвийн ингээд 100 гэдэг өнгөж $62-ийн нэг бот ажиллуулж байна би. За ингээд энэ нэг 10 цагийн дараа бол ажиллаад эхэлдэг. За ингээд биткойны бот авчиж байгаа. Нөгөө хаасан хөрөнгө маань энэ дээр хүүтэг ороод ирж байгаа шүү дээ. Одоо энэ Ethereum байна. $632-той Ethereum би $632-оор нэг бот авч ирж байна. 2 хуваад нэгэд 2 бот авч болж байна. За $60-оор хийх юм бол би нэг 10 бот ажиллуулна гэсэн үг. За ингээд 0.7 Ethereum би ингээд 10-ыг сонгож болох юм байна шүү дээ. За Ethereum хэвийн нормал 30 хоногтой. 30 хоногийн дараа түрүүний цэн хэрцэн шиг нөгөө өссөн хүүтэйгээ бот маань хугацаанд дуусна. За ингээд дарлаа би ингээд хэвийн 0.17 Ethereum буюу $60-тай тэнцүү бот ингээд худалдаад авчиж байгаа. За ингээд дарагдчихжээ. Ингээд one click-ээр бас дарж болдог. Гэвч one click-ээр ингээд дарж авчихна. За бүгдээрээ за ингээд buy гэдэг ингэж авчихна. Бараг 10-аад удаа дарна гэсэн үг. За ингээд дахиад дарж авчихна. Юугаа шалгахын тулд бас юу яаж болно? 30 хоногтой юм уу те? Дахиад яг энэ Ethereum дээр байж байгаа. Ингээд хасагдсан байна. За ингээд Ethereum 30 хоногтой. За ингээд 17 Ethereum ингээд 30 хоногтой Ethereum ингээд дахиад дарчиж болж байна те. Засварлаад. За ингээд дахиад one click-ийг очиод дараад ажиллаж байгаа. Ингээд бүгдийн ботонд оруулаад 30 хоногийн дараа хөрөнгө маань нэг 5-аас доод нь 5%, тэгээд 16, 13% ингээд өснө гэсэн. Ингээд өнөөдрийн мэдээлэл өгөөд тусгая. Анхаарал тавьсан баярлалаа. Баяр та.